Цус цувгийн доктортой үйл ажиллагааг дэмжихийг хүсвэл Хаан банкны 5619 720 385 тооц данс руу donation явуулаарай. Баярлалаа. Архангай аймгийн зарим сумдад 18 салаа авиртай халтар халиун бог элбэгдүү таардаг. Тус нутгийн ан хийх гэж оролддог ням даваа хэмээхээр намар оройхон оторт гарах нэрийдлэр хангай нурууны бүдүүн кичигний дээд талд буужээ. Нэг өдөр үхрээ ойн төглөөд гэлчгээд сингэнтэл эсгэрч явтал ороо норсон буг хангинтал урамдах нь сонсогдсон байна. Ням даваа уулын оргилөөд гараад ийш тийш дурандвал доохон талд нь ханхар уудам цээжтэй хангар сайхан амтан 18 салаа авирэ модны мөчөр дундуур сэрвэлзүүлэн яваа харагджээ. Тиймээс ням даваа тэр даруй гэрлүүгээ давхиж унаа морой юулан уртхаар бууга үүрээд би сая орсон буугийн урамдаа сонслоо. Маш ойрхоноос нүдэрээ харлаа. Тогоо тослох юм олж ирий гэд морджээ. Гэртэн хадам их нь хүүхэдтэй нь хоцорсон бөгөөд гэргийн инх туяа нь амаржих төгсөн тул сумын төвийн эмнэлэг твтээд хэд хонож байсан ажээ. Ням даваа мөнөөх халтар халиун бугын халуун мөрөөр орж хэсэг явтал ойн гүнд уянгалах сайхнаар урамдаж гарчээ. Тиймээс тэр урамдаа сонсогдсон зүг рүү дөхөж очин морой ойн төгөлд чөтөрлөж орхиод цаашаа явхан явж мөрдлөгөө үргэлжлүүлсэн байна. Альва амтны ороо орсон үед анхаарал болгоомжлол нь багасдаг нь байгалийн зам ажээ. Ням даваагийн бууны аманд 5 сум цэнэглээстэй. Ойн бөхчмийг хэлэхүү хормойгоо шуусан ням даваа урамдаж буй бугын хойноос амсгаадан батсаар байж. Гэнэт нүдэнд нь нөгөө сайхан амтан бас нэг сайхан үзэсгэлэнтэй амтан болох согоотойгоо уулзраад бисээ үнэрлэн нэг нэгнээ сончих нь модны чөлөөгөөр ив илхэн харагджээ. Ням даваа бүдүүн шинсний харалтаа бараг л бугуйл хаяхаар ойрхон дөхөж очсон байна. Дүрлийтэл тормолцох нүд нь илхэн харагдах нь өөрийнх нь хідэн хүүхдээс өөрсгүй мэт өрөвдөх сэтгэл төрүүлсэн ч нүгэлт хараг өрөөчин алах хангаа өрөвдвөл ганцхан хоосон боцхын цондон химээсэн Ахмад анчдын хэлсэн үгийг санаад ингэж ч няцханахгүй шүү гэж амандаа шивнээд бууныхаа гохон дээр хуруугаа тавьжээ. Тэгээд мөнөөх бугын 74 өндрийг нь хавсран буудахаар онлон гохоо дарахад бууч бис хийж халтар халиун чурагшаа хэд гурав том харайснаа эврээ шороодохгүй гэсэн мэт ар нуурын дээрээ гэдэсхийн тавиад дөрвөн хөл дээрээ сөхөрч унсан байна. Эрэгчнтэйгээ амьдын жаргал илэхээр ээнэгшин дотносч зогссон суман хүрэн согоо дарийн ихүүн үнэрт автаад агаарт дүүлэх мэт бие хурааж 50 цэхэлснаа эр бууга хүлээх мэт нэгэнтээ эргэж хараад зогссон ч бууга барин ойн чөлөөнд гарч ирсэн ням давааг хармагцаа чавхтан алга болжээ. Ням даваа ороо норсон бугыг том мэргэн буудсан байв. Тэрбээр бугын халуун цусаар бууныхаа амийг бялдаад алгандаа бүрэглэх халуун улаан булгаас нь тосон залгилжээ. Цусны ихүүн үнэрт орчны агаар ханхийн. Халтар халиуны нүдэн дүрлэгнэн хоолойн хахирч амьсгалан төгжирч байснаа төдөлгүй ам тавьж тунгалаг харсан сүмийгээд ирсэн байна. Ням даваа хэдий ганцаараач гэсэн унагсан ангаа үдшийн бүрий болохоос өмнө өвчөж арсыг нь газарт булаад махыг нь ганцгаж гэдэс дотрыг нь хэрэг чоны хоол болохоор үлдээжээ. Түүний хамгийн гол зорилго нь эвэр, чив, сүүл, басгүй зуулт хэмээх амандаа зажиж хэвсэн өвсийг авах байлаа. Тэрбээр зуултыг нь авахаар амийг нь ангайлхан хоёр завжруунд хуруугаа хийж үзвэл зунгаарсан халуун ногоон хөвдөс гараад иржээ. Сансан хэрэгээ гүйцээгээд чөтөлөж орхисон морин дээрээ эртэл лус савдаг түүнээс өшөөгөө авч байна уу гэлтэй унаа даадаг ганц бидэрт цоохор мэрийг нь 4-5 боохой аль хэдийн нийт бад хийгээд амаа тослоод зогсож байхтай таархан тэр. Ням даваа муухай хашгиран гүйхэд хээрийн ноход ер тоосон шинжгүй эрүү амаа хөдлөхөн эвшээж дуртай дургүй босон сүнэжээ. Тиймээс манер уурандаа бууга онлон гохыг нь дартал хээрийн боохойнууд тал бүр тийшээ тарж бутран алга болжээ. Анчин гэр морныхоо үлдэглийг өндөрдөө газар аваачин тавиад имэйл хазаараа өөрөн гэрийн зүг алхахдаа моргүй Монгол мохоо гэдгийг ясмахандаа тултал ухаарсан байна. Тэрбээр гарынхаа араар амаа нудрах зуураа өлс жундаасандаа хуруугаа хөхөж гарчээ. Учир нь тэр хар нялхаасаа ихээсээ өнчирсэн тул эрхий долоовор хуруугаа хөхдөг зуршилтай болсон юм санж. Хуруугаа жаахан хөхөж суутал амныхан цангаач гарах шиг болсон байна. Ингэхдээ цусны үнэртэй хамт өвс ногооны анхлуун содон үнэр ханхих нь сонин. Ням даваа инхүү явхан алхсаар гэртээ шүн дундын алдад дөхөж иртэл эр хүний бахархал болдоггүй борн жад шиг гантайтал босч өмдөндөө багтахаа болж бүр амин тэмцэх шиг болсон байна. Хурдан алхсаар гэртээ орвол хадам ээж болон хүүхдүүд нь сэрэг сөхөөгүй хурхирцгаач байжээ.
Манер эмээлээ илүү гэртээ оруулаад цай уугаад унтахаар хэвттэл бие нь нэг л биш болоод явчихжээ. Байглаас заяасан мунаг тачаалын шуналт төлөө цээжинд нь хуралдаж бие махбодыг дэсвэрлэшгүй ихээр тарчлаах нь тэр. Зүүн талынх нь орон дээр баг хүүг нь өвөртлөөд унтаж буй долчин хөгшин түүнд хадам их нь биш тачаалаа тавих хар нүх мэт санагдаад иржээ. Дэвчин гэхэд яаж тэсгэв гэгчээр манер орноосоо өндийгөд хадам ихэнхэн орлоо мөлхөж гарах нь тэр. Нойрон сэрвэлзэж хөвцсөн 60 гаруй насны авгай хүргэн хүү ням даваага архитаар сууж ирээд их нэртэйгээ андуурч байна гэж бодо бололтой. Хөөе хүүхэ би ээж чинь байна. Яасан муухай эндүрдэг хүүхэд вэ? Ингэхэд мунган дэнцэн хүргэн нь юун түүний үгийг авахтай мантай. Би өглөө хариуг тавилаа. Та намайг ойлгооч. Би мэдлгүй бугын зуулц ажиллажглаа. Тэсгүй нэ. Ингэсээр хүнд цээжээрээ хатам ээжигээ дараад авсан байна. Тэгээд гантайтал болсон бэлэг эрхтний хадмынхаа өнөөх рүү зүтгүүлжээ. Хадам нь байж ядан тэлчилж харин ям даваа ухаан сөхөөгүй оцгонсоор саялныг дур тавьж бие сэтгэл нь тайвширсан байна. Хадам ээж нь димээл нүдний булаа би ийм булаа юм үзэж байдаг яасан үйлдэх хүн бэ гэд уйлгнан гасалжээ. Гэвч ням даваагийн бие эрэхтэн дахиад хачин болоод ирсэн байна. Тэгээд тэр нэг хийж болсон юм чинь хоёр хийж яагаад болдоггүй юм бэ? Ээж минь та намайг ойлгооч тий. Намайг ийм муухай дайлгад яачхад байна шүү дээ. Ингээд хадам ээжигээ дахиад дараад авсан байна. Бүтэн шөнийн турш тэрэгний моршиг хүргэндээ идлүүлсэн должин авгай гомдовч баршгүй. Ингэж хангайн сайхан амтны халуун амийг бүснүүлсэн нүгэлт хар гөрөөчөнд хараал шингэсэн гэлтэй хадам ихтэй нучруулж нүглийн дээдийг уйлдүүлсэн байх бөгөөд үнэхээр бугын зуулт гээ чинь хин хүнийг байж суухын аргагүй тачаадуулдаг айх дэрээд байдаг бололтой. Мөн согтуугийн харгайгаар хадам ихийг хох шахсан нэгэн таагүй явдал Өвөрхангай аймгийн нэгэн суманд тохиожээ. Мунаг тачаалдаа хэд шатсан ир архиныхаа халуунд амаргаа андуураад хадам ихтэйгээ ингэж зөрүүлэхээр зүтгсэн нэгэн явдал нутаг орондоо нэг хэсэгтэй л өнгөө болж байлаа. Амгалан баяр саран гэрэл хэмээх 20 гаруй насны хоёр хос үерхэж нөхөрлөөд ердөө жил гаруй болж байсан бөгөөд мань хоёр нэг гэрт хараахан ороогүй бие биенээдээ очдог хондог байж. Амгалан баярын хадмынх нь хувьдаа дэлгүүр хоршоотой арилжаа 8-ан сүрхий улс болохоор байсхийгээд л бараа материал татхаар хот руу явах жишээтэй. Жохом энэ үед Амгалан баяр саран гэрэл хоёрын тачаалын жаргалд эхэлдэг байж. Амгалан баяр хаяа арх зооголчихдаг гэмтэй. Саран гэрэл түүнийг нь болиулах гээд хүчрэхгүй. Нэг өдөр саран гэрлийн аав ээж хоёр урдын адилаар микроавтобусаа хөлөглөөд Улаанбаатарыг зоржээ. Тэднийг бөхс өндийвүү үгүй юу Амгалан баяр найз нөхдөд агуулад хадминдаа ирж архитсан байна. Тэрбээр хадам аав ээж хоёрыгоо эзгүүжлээд бүтэн өдөржин шөнжин архитаад 2 дахь хоног дээрээ найз инх төвшингийндээ очиж архитахаар болжээ. Учир нь эхнэр саран гэрлэн тэднээс залхаад та нар одоо өөр айлд очиж архиа гударцгаа. Би та нарыг дагаад архитчихсан чинь толгой өвдөд өглөө. Та нарын пянг ёстой даахгүй юм байна. Одоо эндээс яв. Ингэж шуудал хөөж туужээ. Амгалан баяр ч эхнэрийнхээ үгэнд ороод найз нараа дагуулад гарсан байна. Ингэхдээ тэр ердөө ганц хоног архитаад л дуу тачаалын сарнай болсон саран гэрэлтэйгээ унтаж хөвтөх гээд гэрлүүгээ матжээ. Харамсалтай нь энэ үед саран гэрлийн аав ээж хоёр Улаанбаатар явуулгүйгээр хар хорин сумын бөөний захаас бараа материалаа татаад ажлаа ердөө 2 хоногийн дотор амжуулаад ирсэн байж. Тиймээс саран гэрэл өнөө орой нөгөө гайхал согтууч нь хүрээд ирэх үедээ гэж санаашиж байсаар унтахаар хэвтжээ. Энэ үед хамар хашааны айлынх нь хүмүүс саран гэрлийн аавтай ганц нэг лонхны бөглөө мултлангаа 5 гарын муу шиг тоглосон байна. Шөнө орой болсон тул саран гэрэл болон түүний ээж шуудал дуг нойрондоо дөвшөрцгаажээ. Гэтэл удалгүй гаднаас Амгалан баяр хөл дээрээ тогтож ядан амандаа ямар нэгэн найрын дуу аялжчихсан тас компани захирал царайлжчихсан ороод ирэх нь тэр. Гэрт хүмүүс байгааг тасартлаа аригдсан Амгалан баяр ерөөсөө мдээгүй бололтой. Шууд л хувцас хунараа тайлж идчихэд чармай нүцгэн хойд орыг чиглэжээ. Хойд талын орон дээр хадам ээж нь унтаж байсан бөгөөд Амгалан баярыг түүний өвөрт яваад ороход гэрт байсан хүмүүсийн нүдэнд орой дээрээ гарах шахсан байна. Гэхдээ үүнийг унтаж байсан саран гэрэл мэдсэнгүй. Саран гэрлийн аав юу ч хэлж чадахгүй дэмил доошо тонгойгоод хөзрөө ширтээд суучгаж. Согтуу толгой Амгалан баяр хадам ээжигээ тэрч аваад хайт минь чамаага би ямар их санаваа. Ингээд дээр нь гарах гээд зүтгэхэд хадам ээж нь нойрондоо чи минь жаахан азнаач дээ хөвшин чинь явдалтаа ядраад байна. Жаахан дуг хийлдэ. Ингээд шивнжээ. Дэгтэл хүргэн нь юун явдал мавдал бушуухан ганц хийчихээ тэгээд лунтлаа. Ингээд хадам ээжигээ үнсч аваад хөхөөр нь оролдоод эхэлжээ. Үүнийг харсан саран гэрлийн аав энэ хүүхэн чинь бүр цадгаа алдсан яхан болжээ. Бүр хүргэнтэйгээ олны өмнө ирээгээ алдах шивдэ. Ингэж хашгиран сандал шүүрээд өндийсэн байна. Тэгээд авгайхаа дээр гараад огнож байгаа хүргэнийхээ нуруунд тус газар нь буулгаж орхих нь тэр. Амгалан баярыг муухай ойрлоод өндийхөд нойрмоглож ядсан хадам их нь сэргэж ирснэ.
Нүдний булаа энэ ч одоо юу болж байна? Ингээд хүргэнийхэн цээж рүү хөлөөрөө тийрээд үндийгөөд иржээ. Гинэт ухаан орсон согтуу хүргэн нь ишиж зовсондоо бараг л эв ирүүл болж нүцгэн чигээрээ гараад гүйчихсэн байгаа юм. Хадам аав ээж хоёр нь ч согтуу хүргэнийхэн энхүү балгаар тэрүүхэн тэндээ түр тар хийгээд авчээ. Хамгийн аюултай нь тэднийд хамар хашааных нь 3-4 хүн байсан болохоор энхүү ичгэвтер явдал маш хурдан нутаг орноор тархжээ. Саран гэрлийг аав нь согтуу нөхрөө хямдаж чадахгүй арчаагүй хүүхэн гэж баахан загнасан байгаа юм. Гэхдээ үүнээс болж дурлалт хосууд хоёр тишээ болсонгүй. Сархад савнаасаа бусдыг дийлдэг хэмээх үнэн үгийг Амгалан баяр ой тойндоо ортол мэдэрснээр дахиж арх амсгаа болсон гэдэг. Энэхүү хоёр хос арх дарсгүй андуу индүү сексгүй амар жаргалтай амьдарч байгаа бөгөөд хаяа дээрх явдлыг бие биедээ ярьж баахан инээлддэг аж.